Хэрхэн борлуулалтын төлөвлөгөө оруулах вэ? Түгэлт сэс рүү орон борлуулалтын төлөвлөгөөг сонгоно. Энд тухайн сард оруулсан борлуулалтын төлөвлөгөө харагдана. Огноос салбар ажилтны төлөвөөр шүүлтгийж ангилах харах боломжтой. Борлуулалтын төлөвлөгөөг үүсгэхдээ төлөвлөгөө нэмэх товч дээр дарна. Төлөвлөгөөг үүсгэх ажилтан эсвэл салбарыг сонгоод тухайн ажилтны салбарын нэрийг сонгоно. Тухайн сонгосон ажилтны салбарын борлуулалтын төлөвлөгөөний дүнг оруулна. Хадгалах товч дээр дарснаар борлуулалтын төлөвлөгөө амжилттай хадгалагдана. Борлуулалтын төлөвлөгөө дээр дарж борлуулалтын дүнг өөрчлөх боломжтой. Борлуулалтын төлөвлөгөөг бүх ажилтны салбар дээр оруулахдаа импорт товч дээр дарж төлөвлөгөөний формат татаж авна. Татаж авсан форматаа нээж төлөвлөгөөний дүнг оруулан хадгална. Алууд хэсэгт дарж хадгалсан форматаа оруулна. Форматаа оруулсны дараа хадгалах товч дээр дарснаар борлуулалтын төлөвлөгөө амжилттай бүртгэгдэнэ. Мөн экспорт товч дээр дарж татаж авч ашиглах боломжтой. Борлуулалтын төлөвлөгөө нь Masoodas аппликейшн дээр ажилтнанд дараах байдлаар харагдана. Тухайн ажилтан борлуулалт хийсний дараа борлуулалтын төлөвлөгөө шууд нэмэгдэж харагдана.